За өдрийн мэнд. За юу яа? Entertainment-ийн эл дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. За энэ удаа би хөхтоос мэдчилж байна. За одоо та бүхэндээ гурван сайхан найзаа танилцуулъя. За хашахан баяр доохтя. За баярлалаа. Сайн жилээ. За сайн жилээ. Тий. Сайхан байлаа. Тий. Тэр хитэг бид хоёр ч одоо 3 дахь удаа. тий 3 дахь удаага ингээд уулзчаа. Хамаа Монголд уулздаг шүү дээ. Тий хамгийн анх Монгол ямар ажиллаар ирсэн байлаа? Би Монголд нөгөө Азийн нэг тэмцээнд орсон. Дууны. Тий дуурлын. Тэгээд энэ дэр грам авчаад тэгээд яг танаа нэвтрүүлдэг ордог шүү дээ. Тэгээд бид нар нэг ярьцлаа гээд тэгээд танилцсан баг. Тийш дээ. Яагаад танилцаа гэж бодож байсан тий. Нэр юу тий. Тэгээд дараа нөгөө хот дээр та. Тий тэгээд дараа нь би их нэртэйгээ урдаар тайраа, геттодаар тайраа, урд орноор тайраа тэгээд хот дээр. Тэгээд хоёр дахь удаа. Тэгээд энэ чинь 3 дахь удаа. Тийм. За ингээд манай дэлхий. За өчигдөр бид хоёр танилцсан. За отхон. Тий, хатсан. За ингээд өнөөдрийн шинэ найз маань боловсон. Тий, боловсон гэдэг. За. Боловсон. Ажил мэргэжил юу вэ? Яг миний өөрийн хувийн мэргэжил бол уран бичлэг тамга сэм болсон. Энэхэн даваа өөрөө бас одоо кино тоглоом жүжигний талаар бас явдаг. Кино жүжигчин бас. За. За манай отхон. Би одоо яруу найрагч гэж хэлж болно. Дуулаа хөвчтэй. Тий. Би отхон нөгөө дууч манай хүү бол амда одоо өчтөр ороо шинжэнгөө тий. Өөдөн заяатай хатамтамаг гэдэг чигээр дууссан шүү дээ. Тий. Тэр дууч сонсчод манай хүү тэр амда үрж явцсан. Тэр хэдэн онд бичсэн дуу тэр манай юу наадан дээр бас дуулагдсан дуу. Тий. 2000 яг бичигдсэн 2008 онд. Бүр дээр бичсэн юм биш үү те? 10 жил болж. За. Тий. Тэгээд 2016 оны 17 оны үед Монголын нэг наадам дээр их тавилаа гэсэн. Тэгээд би бас найзуудаа сонссон. Манай найзуудаас ингээд явуулж ирсэн камерад жураг авчаад. Чиний дууч явж байна. Тэгэл гой санагдах байлаа. За. Та гурав маань гуруулаа урлагийн юм байна те. Тэгээ за өнөөдөр урлаг яг мэдээж өөрсдөө ажлаар ялах бах. Зүгээр ахуй амьдрал нэрж тийм ээ санаачин бас үзэгчтэй бас хөргмээр байна тийм. Хөх хотод ер нь амьдрахад их таатай их гэж би сонссон. Цаг агаарын хувьд ч тэр зүгээр эдийн засгийн хувьд одоо хэр зэрэг боломжтой гэдэг юм зүгээр нөгөө гурван талаар ярилцвал татгалцах юм байхгүй үстэй тийм ээ. Одоо жишээ нь одоо энэ танай энэ шинэ хороололд та хэд маань байр Жохон шинэ хороолд орно. Орно те. Нэг баримтаар нэг удаа. тий. Тэгээд одоо энэ хэдэн квадрат метр Одоо энэ чинь 180 орчим гэж шүү дээ. Оо том юм байна тий. Том 4 өрөөтэй. 4 өрөөтэй. Тэгээд одоо ийм том Том 2 өрөөтэй. тоон өрөө байж байгаа. Ийм том 2 өрөөтэй тэгээд. Тэгээд энэ нэг хэдээр түрээслэх ер нь түрээс бол Энэ өмнө ус гайваа нэг доор болсон машинаа жавсаалтайг нэг 2000 гараа юм. 2000 Гараа юм тийм. гэдэг чинь Монгол Яа абсолютно Монгол мөнгө рүү хөрвүүлэх юм бол сая 500 Сая 500 гэсэн үг. тий. 3 сая биш 2 сая гаруй төгрөг юм биш үү? Биш. Бараг сая Сая хэдэн зур 2 сая хүрэхгүй. 2 сая хүрэхгүй. Тийм. Тэгэхээр аюу хямдхан тусч байна. Хацаад бас. Маш хямдхан тусч байна тийм ээ. Тий. Оо. Ер нь Хотын төвөөсөн. аж ахуйн тал юм уу одоо эдийн засгийн хонд л орчмын нэг хэдэн жил бас арай хөнгөрсөн. Бас Арай тийм хөнгөрсөн. Хөрвөө яг хуучин тэр янзаараа юм л эдийн үнээр нэг дөрөөс тийм бүр нэгдэх үедээ. За. Энэ ч бас энэ орчин бас одоо янз янзын нөхцөл самбалаас юм ханс юм одоо нэг ил одоо гэр орон гэдэг юм уу машин тэр гэдэг нэгээд хандсан. Маш хандсан. Яа Яг хандарж байгаа. нэг хэсэг бол ер нь энэ ор зөгт бол байрны үн бол ялангуяа энэ Бээжин одоо энэ том хотуудад бол Хөнгөрсөн шүү дээ. тэр чинь амар Амар үдтэй байсан шүү дээ. Метр квадрат нь манайхаар 10,000 юу. 10 100,000.
10,000-аас 100,000 гэсэн байхгүй. Тийм үү. Манайхаар Бээжийн Шанхай энэ чинь бүр тийм амар байсан. метр квадрат. За. Төрөөс нэг жижигхэн нэг энэ чинь ч гэхэд түрүү хэдэн жилийн тэр мөн хан шар юм л энэ мөнөр дөрөөс юм уу орж ич дийлэхгүй. Дийлэхгүй оржсаар. Энэс нэг оройдхан болоогүй. Тийм. Эрт гөвж хоёр технэл имрүү хөрөндөө наан чанд гэр. За. Тэгэхээр энэ орчмын энэ одоо бүхөө ганцхан өн л гэж хэлдэг. Бүх газрын мөн хан шим бүх дэлхийн мөн ханш бас жаахан амьдэрсэн л байдаг гэж боддог. Нийгмийн дэлхийн л ханд ш та. Зүгээр нэг орлого бол буурсан бол дагаад буурсан бол баахгүй байх гэд найдаж тийм үү? Орлогын хувьд бол ер нь баггүй одоо 10 жилийн өмнөхөөс ер нь жилээс илүү жоохон дээш өссөн. Дээш өссөн тийм. Тэгээд одоо ямар ажил хийж юу яаж амьдрах вэ? Хүн хүнээ сонирхол гэдэг бас өөр шүү дээ. Тэрнээс нь болж иж бас нөгөө орлого ч бас өөр юм. Ер нь улсын зүгээр улсын ажилчид тийм ээ. Тийм цалин гарал ер нь барьцаа аваад ярих юм бол юунууд одоо багш тийм ээ. Цагдаа нар одоо юу байдгийг тийм ээ. Тэгээд тийм хүмүүсийн цалин бол ер нь дунджаар ер нь хэд байх вэ? Нийгмийн зүгээр дундаж давхаргын тийм 7,000-аас дээш ярих. 7,000-аас дээш ярих уу тийм ээ. Тэгэхээр энэ бол нэг 10 жилийнхтэй бол харьцуулахгүй тийм шүү дээ. 10 жил хийж байгаа үстэй. 10 жилийн өмнө 20 жилийн өмнө чи бүр доор байсан шүү дээ. Тэгээд жилээс ингээд өсөж. Тэгэхээр одоо айгүй их болж байгаа юм байна. Одоо бол та бол хэн боловсон би нэг жүжигчдийн талаар би ярмаар байна л да. Жүжигчд бол тэгээд яг ингээд бүр ингээд одоо юу хийндэ орон тооны жүжигч биш зүгээр нөгөө зүгээр ингээд дүр гараад ирэхээр л очиж тоглоод гэсэн үг. Ер нь бол одоо бидний хувьд бол энэ кинонд яаж орно вэ? Хэрвээ энэ кинонд одоо чамд хөдөн дүр өгнө үү? Энийг бол эсвэл одоо нэгдүгээр уртаа бүргэлжсэн төлөв зүг бол нэгдүгээр бүлэг хоёрдугаар бүлэг гэж бүлэг хувааж чам. Одоо эсвэл шууд нэг кино юм бол одоо энэ кино чи хэд удаа энэ кинонд дүр гарах юм. Тэрнгээр ч бодож одоо хүсгэж юм бодно шүү дээ. Тийм. Энэ тал дээр бол угаан бодвол бас нэгээд бүр доошлоо гэж хэлж байна. Бас тэр сонгосон хадлууд нэг л одоо ортмын бол тэр урлагийн тал юм уу одоо уран бүтээлийн тал дээр бол бараг нэлээд чогсонгүй гэж хэлж болно. Одоо ингээд тэр кинонд хятад кинонд ихэвчлэн тоглох хамаагүй зүгээр яг өөрсдөө Монгол кинонд ихэвчлэн тоглодог Монгол жүжигчид бол миний энэ дүр төрхөл нэг л одоогийн одоо одоогчсан тэр кино маань бол орд дийлэхгүй шүү дээ. Минусийн дүр жирхэж чинь үдлээ л гэсээр л одоо эсвэл түүхийн кино юм уу эсвэл кино юм уу тиймэрхүү кинонд л орно. Ингээл үндэснийх юм уу тиймэр кинонд орохоос мэдээж одоо Монгол үндэсний даваа гэсэн одоо энэ үлгэрээс нь болоод Монгол үндэсний юу байдаг ч юм уу эсвэл чод Монгол үндэсний хамаатай кино ч юм уу эсвэл өөр үндэсний гол сэдвтэй боловч бас нэг Монгол голд бас Монгол үндэстэн гэжээс салж чадахгүй шүү дээ. Тийм дүрхтэй бол тэгээд тоглолчтой сонголцтой. Манай ч бас зөндөн кинонд явсан. Тэгээс яг бас олжтой кинонд ирсэн. 13 онд тоглосон кино үжимчин хөвгдөг кино болсон. Одоо манай нэг дунд улсын алтныхаа шанал киноны одоо өндөр төсний шагналыг хүртлээ. Жижигэн дамсан үжимчин хөвгдөг кино болсон. Яг нэг үлгэр нь бол киноны үлгэр нь бол голдуу хүүхдээ болоод нэг одоо байгальтайгаа жогтсон одоо там гуш малтайгаа жогтсон нэг адуу болоод нэг хүүхдийн хорлох сайхан үлгэр тэрнгээр гол болгосон киногон дээр бас гол дүрийг тоглоод бас ололттой амжилттай кино гарan бас бидний хашаал бүрдсэн. Ер нь одоо наан чанар ариун кинонд орсон даа. Гэтэл одоо бас ер нь гадаад орноор мэдээж тавьж байгаа кинонд бол их ололттой. Нэг л ус тэр одоо очих сүлд хандлагын тэр нэг MV байж тэр дууны талд яасан бичлэг байж шүү дээ. Дууны бичлэг тэр бичлэгэн дээр одоо Чингис хаан гэсэн дууны ардах тэр бичлэгэн дээр орсон. Тэр бол бүр одоохон дан бараг дэлхийн MV-ний тэр юунд нээлтэнд шалгаруулалт бараг нэгээд дээгүүр явж гин гэсэн. Нэгээд дээгүүр явж гин гэсэн тэр одоо бичлэг. Одоо юу болсон ч Филиппин юм уу тэр талаар бас Жермен хүлээж авдаг нь хүлээж авахгүй нь харин өөр хүмүүсийн өөр сэдвээс ч хүлээж авдаг бас ярим ололттой л гэж боддог юм байна.
Тэр одоо билет өгдөг юм уу, хүнээ хүлээж авах, хүнийхэн тоон өргөждөг юм уу? Одоо тэр тал дээр хэлсэн юм. Тэгээд дундад улсад кино чинь хэр зэрэг ер нь дэлгэцээр гарсан. Болно шүү болно. Энтэл одоо ер нь нэг баг кинонд бүр гарсан автобус. Кино чадвараар ер нь гарч ер нь тэр ашиг орлогоо олж авах уу? Тэр үгүй шууд найруулагч мөн удирдаач одоо эсвэл нөгөө чатны компаниас ажиллаж байгаа. Одоо эдгээр чинь ингээд кино тоглох чинь баг минутаар ч юм уу цагаар ч юм уу хэдэн дүр гарах уу гэл мөнгө нь шууд 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 бизнес шин мөнгө нь. арын шаа гэдэг мөнгө яах юм бэ? Тэр компани л учраас. За компани яаж борлуулах уу? энэ чинь зөндөө олон компани байдаг байхгүй. Жишээл киногаа сунгадаг киноныхаа тоглогчийг сунгадаг компани байгаа. Тэгээд зураг авалт гэсэн компани даачж байгаа. Тэгээ энэ ардах нөгөө спонсор эднийг ямар хүн цуглуулах вэ? Бүр саган хуваалцсан байхгүй. Хамгийн сүүлийн том компани энэ киногаа хамгийн сүүлд үйлдвэр дуусан монтаж хийдэг бүхний хийд дуусан ямар компани энийг зах дэлгүүрт гаргахгүй гэсэн. Бүхний сан хуваалтай байдаг байхгүй. Улсаас цаанаас шууд одоо захиалгатай тийм бас үлгэр орж ирэх үү? Үлгэр орж ирж шүү. Тэр бүр захиалга цаанаас тийм ээ. Тийм. Тэгээд би бас тэгж сонсон тэргээр бас одоо данд. Манайсын тэр ганган улагдаг кино бол яг жинхэнэ одоо төлөвс юм уу тийм өргөн дэлгэцтэй бүх улсын хөвчтэй гарсан уу? Дэлгэцээр гарсан уу? Гэтэл бүх улсын кино театр бүр орсон. Кино театр бүр орсон. Захиалгатай болохоор ямар орчин тэр нийт өдөр үжимчөө хөөдөг бүр одоо 5 сар 6 сарын нэг хүүхдийн баярын дэлхийн хүүхдийн баяр болоход бүр гачаа бүр доор бүр хөдөөд осгоно бүр гачаа цохны хөтөлбөр гаргаж өгсөн тэр кино. Яг цаг цагааг юм уу тэр одоо бүлгэрээр нь болоо стелээр нь болоос хүмүүсээс хүргэгдэнэ. Бас тэр өчр байна. Отгоны үед одоо ингээд ярууна ариг тэгээ дууны үг бичдэг тийм ээ. Тийм. Ер нь одоо хэрхэн яг нэг юу сангууждаг вэ тийм. Нэг үгээр хэлэх юм бол яг зөвхөн энэ өөр монголчуудаа одоо ингээд энэ бүтээлч бүрээд байна уу эсвэл хятадуудад бас хүрч байна уу? Орчлуулагддаг юм уу тийм одоо нэг тийм хэрэгтэй. Яг тэгвэл хятадууд гэдэг чинь айгүй том зах зээл шүү дээ. Тийм. Тэгээ би бичих нь монголоор бичих болох нь монгол сэдвээр бичсэн доонууд. Тэгэхээр энэ хятад зах руу баг үд сонсогч маш цөөхөн. Тэгээд ганц хэдэн дуу нь бол одоо их сэт болоо явж байгаа. Одоо саяхан дуусан тэр монгол нутаг юм уу? Таны омплэжин дуу. Бичгтэрийн дуулж ирсэн. Тэгээд нэг хэдэн дуу байна. Тэрийг ямар ч хүмүүс бүр сонсон. Өөгийн ойлгохгүй ч гэсэн сонсоод гаргацсан дээр ингээд үжиж маш гоё дуу байдаг. Тэгээд миний олон гişтэл бичиг бүр монголоор бичдэг болохоор. Одоо нэг Улаанбаатарын жишээг бол хятадууд оршуулаад дуулж ирсэн. Тийм тэр бас их гоё сонсогдчихэж шүү дээ тийм. Би одоо ингээд өөрөө чинь дуу одоо энэ ярьцлагынхаа явцад тийм ээ. Одоо яг ингээд юу чинь одоо дууны талаар ярьж хахад дууны чинь дуугийн чинь тавьж болох уу ард нь анаграмаар хамаагүй тийм ээ. Тэгээ хамаагүй тийм ээ. Тэгэхээр ямар нэгэн одоо юу эрх зөрчилдлөө нэг авторский тийм зөрчилдлөө гэж тийм юм гарч ирэхгүй тийм үү. Яг хөтөлжсэн авчиж байгаа зөвшөөрөл. Уг нь тийм хамаараа авчиж байгаа. Тэгээд би чинь албан ёсоор ч юм уу эсвэл тэр YouTube дээр ч юм уу Facebook дээр одоо бид нар тавьж явах болохоор ийшээ ингэдэг байхгүй. Манайх чинь ингэдэг байхгүй. Яг зүгээр найзын хуваас ч юм уу ингэж ярьж бид нар яриа болгочтой байхгүй. Яг одоо CCTV ч юм уу Хонконг одоо жишээл миний уран бүтээл авч хэлбэл CCTV ч юм уу Хонконгны ямар нэг телевизэн дээр яг заавал бидэртэй нөгөө гэрээ бичдэг байхгүй. За би энэ бүтээлийг чинь за хэдэн сарын хэднээс эхэлж хэдэн сарын хэдэн болтор аль оноо хэдэн жилийн хугацаанд дотор энэ бүтээлийг чинь хэрэглэнэ. Тэгээд бидний энэ киноныхаа ч юм уу ямар юуныхаа ард нэг дууж хэрэглэж болох уу гэж бүгдийн гарын үсэг суудаг байхгүй.
Гэтэ хуваараа бол бас зөндөө найзууд бас бидэртэй ярьж байгаа монголчууд хамаагүй шүү дээ. Бид нар монгол маягаараа монгол хамтлаараа тэгэл болгочдөг шүү дээ. Одоо жишээ нь миний зарим аяа ингээл за хаад хяхаа танаас ингээл гай чинь гоё байна. Би энэ аяа чинь аваад бүжиг хийчихье гэдэг ч юм уу. Би ийм нэг телевизийн юм дээр хэрэгж хийгээд яа цац болно. Монголоороо тэгэл явчихдаг байхгүй. Яг би яг тэгж асууж байгаа юм. Одоо ямар нэг юм дуу бичлэгийн студид ингээд өөрийнхөө эрхийг өгцөн байтал би чамаас одоо ингээд зөвшөөрөл авах дунд өөрөө ирэхгүй болсон байж байгаа ч гэлээ. Тийм бас бас байдаг бах тийм ээ. Бас тийм байдаг. Орхон ах чинь бүтээлж байгаа. Түрүү Яруу нэргээд айл онд дээр таач нэг 99 дуутай тий. 17 онд. 17 он тий. Өөрийнхөө нэг CD гаргасан 19 CD. 9 CD. Нэг CD дээр 89 дуутай, ECC 81 дуутай. 81 дуутай. Би нэг том CD дуугаа чамхаа. Ер нь манай Монголд бол өөрөө чинь тэр дуутай CD-нүүд ер нь хэр сүүлийн үед CD нэг их сонсохгүй болохоор миний доо чөөхөн тийш. тийм үү. Тий. Одоо мөнийхээ дуулж ирсэн Сарантхай гавьяат дуулсан Сарантхай дуулж ирсэн. Ямар дуу Ийм дуулж ирсэн. Сарантхайгийн дуулсан Чамай хайн гэдэг. Аян манай өөр Монголын хишиг манай найз бичсэн. За. Тэр эрт дуулсан 2010 оны. Дуулж ирсэн. Агима одоо 14 дахь оны нэг дуулсан. Дууныхан гарч марч. Зөндөө бүтэлтэй болохоор. Эргөөс энэ өвөр Монголд одоо сургуулийн хүрээний дуу гэс байдаг шүү дээ. Оюутад таруулсан сургуулийн хүрээний. За. Яг сургуулийн хүрээний дуу өвөр Монголын хамгийн анхны шатыг бол энэ хүн үүдийн нэгсэн байдаг байхгүй. Хамгаалахад төгсөх дургуун минь юу вэ гэх юм уу? Арвин сайхан дуу байсан. Тэр үед 90-ад оны эхэнд гой сайхан бүтээлтэй. Оюут нар чи бөөнөрөө төмс болгоно дуулсан дуулна. За. Суулгатай уулчих болгондоо дуулна. Тэгэл ивжсэн. Яг нэг сургуулийн хүрээний дууг бол хамгаалдаг одоо манай Ог ах маань эхэлсэн. 90-ад оноос эхэлсэн. Гэж оюутан байхдаа багшийн оюут мөрөдлөг төгссөн. Тэгээд 92 оноос 19-т. Тэр үед бичсэн. Тэр дуунууд хүүхдийн хичээлийн бичиг сонгогдож байсан. Баг сургуулийн 3 4 гэдэг. Сүүлийн үед одоо чичирлэгийн дуу юм уу? Одоо ямар нэг жоочлын гажиг одоо домогт арж марж тийм сүлд дуу одоо мэлэж авах гэсэн. Хайрын дуу одоо ямар ч дуу байна. Янз бүрээстэй тийм. Хоёр ном гаргаж байна. Одоо 3 дахь ном бэлэн болчиход. Би Монгол кириллээр гаргах гээд. За. Дууны шилэг 99 дууны шилэгтэй. За. Бэлэн болчиход байгаа. 2026 онд Энэ ондоо багтаад энэ хэцүү. тэгээ энэ ондоо багтаад одоо хүмүүстэй хөрөх бэлтжээ. Бэлэн болцоо. За манай дэлхий боллоо. Дэлхийгээр яаж тойлгол гэдэг ондог залуудаа. Тэ одоо яг дэлхийн одоо яг стилийг ямар стил гэдэг лээ? Ямар этно Би одоо яг өөрөө бас тэрийг үнэлэх юм байхгүй. Ер нь world music гэдэг тэр тал руу ардын миний чинь ардын хөгжмөнд тоглож байгаа боловч тоглож байгаа арга нь ардикан тэр тоглодог арга нь байж байгаа. Гэтэ олон хөгжим ингээд найруулад ингээд ганц хүн хамтдаг болоод тэгээ лүүпэнтэй шингээгээд найруулаад гарч ирчих бас нэг дууралт нь өөр болно шүү дээ. Тэгээд ерөнхийдөө бараг world music тал руу гэж хэлж болно. Манай хүүтэй хамтдаг сонсогддог шүү дээ. Тийм хүү болохоор чинь нэг гитар бөмбөр одоо үеийн Европ талын төр хөгжмөд орж байгаа байхгүй. Тэгэхээр миний дотор бол яг ардын бүх хөгжим ард. Тэргээрээ өөр. Тийм тэрнэр өөр байдаг. Стил бол ер нь жоохон төстэй. Стилийн талаар ч юм уу яг чиглэлийн талаар ч бас жоохон тиймэрхүү world music тэр тал байна. Одоо ингээд өмнө зүгийн нутгуудаар явсан гэх зүгээр доторх юм яриа л да. Тэр ер нь хятадууд их сонирхох. Сонирхох шүү дээ. Одоо нэдэн чинь 25 он чинь би Гиттийн өмнө орноор нэдэн чинь сар шуу 15 тал бай. Тоглож явсан. Тэгтээ баг талын болгоо дүүрээ. Шууд маш их сонирхсон. Урдуур маш их сонирхсон. Шанхай одоо Ухаан гэнэ том хатар чинь фэн бол олон байдаг ш залууч. Гой ахтууд
их олон сонсож. Тэр мөн онгошоор ирж бүх хоттой ирээ сонсдог. Тийм хүмүүсээс байна. Ялангуяа би бас нэг 3 жилийн өмнө байхаа Гуанчжууд билетийн үн маш их үнэтэй. Тэгэл 50 хүн авна. Удаа болгон 50 хүн. Тэгэл Яонор чинь 2558 юм. Нэг дасгал явж тий. Оо зөө. Тэгэл 50 хүн авна. Тэгэл хэдэн хоногийн дотор билетийн зарагдаад дууссан. Тэр үе чинь тэгэл ганцхан Гуанчжууны хүмүүсд биш. Тэр ойр хаваас Хонконгоос, Тайванаас, Жухайд тэр ойрноос хүмүүс зөндөө байсан. Тэгээ маркетинг ер нь яаж хийдэг вэ? Маркетингтэй одоо нэг би ч одоо зар сурчлагаа. Тэр чинь хүмүүсээ яаж сурлуулах вэ? Тэр нөгөө менежер зохион байгуулж, менежерүүд зохион байгуулж. Тэн чинь очиод гэрээ хийгээд Тийм тэр хүмүүсүүд чанаас нь тусгай зохион хүмүүсүүд байгаа. тэгэхээр өөрөө чинь продюсергээ тустай хүн байна уу? Байгаа. Миний чинь зөндөө гэтэд яг тойрон тоглолтын тухайд нэг менежер байгаа. Тэгээ хятад үнэ. Тийм гэтэд хүн. Тэгээд яг шинжэн гонруу тийшээ бас надад дүгүм нөгөө 10 жан дээр хамтардаг бас нэг продюсер шиг хүн байгаа. Нөгөө жижиг тоглолтын зохион байгаа. Тэгээд Европт гэсэн 2 менежер байгаа. Тэр Европын менежер монголчууд Үгүй. шүү. Ерөөсөө миний харьцаж байгаа талын бүх аль улсын жишээлбэл Японд байж байгаа Японы менежер байгаа. Европ. Тэгээд ч гэсэн миний тоглолт дээр баг монголчууд баг ирэхгүй. Маш чухал. Тийм. Ялангуяа гадаад улс монголчуудад нэг тэгж маш хүрдгүй юм байна те. Хүрдгүй биш. Хүрэн гэхдээ гадаад монголчууд ч бас хөрхийн амьдрал гэдээ явж штэ. Гэхдээ чинь яг гадаадын улсууд шиг за өнөөдөр жишээлбэл би 3 цаг Атлант усаад би орой тоглолт сонирхохоор юмнаа гэж монголчууд чинь тэгж 50 амьдарч чадахгүй шүү дээ. Бараг үрлэгээс эхлээ орой улс төр амьдрал ажил мажил гэж явж байгаа. Гэхдээ маш чухал. Би одоо нэднэн Европод 14 талбай тоглолоо гэдэг. Ганц 2 3 хүмүүс ирж үзсэн. Ирсэн тийм байна. Ус гайхалтай. Тэгэл хаацсан бол тэр гажинг хүмүүсүүд их хүлээж байдаг. Тэгээд ингээд павартай гэж ярьсан ч гоё байна. Тэгээ бас нэг бушаад өөр ертөнц. Тийм нэгдүгээр дурлалын ертөнц байна. Хоёрдугаар бас тэр нэг ахуйн бас нэг тийм нэг өөр бид нар ч нэг нь одоо дундад иргэн улсын иргэд тийм би бол Монгол Монголын хүн байна. Тийм ээ. Гэхдээ бид чинь бүгдээрээ нэг хэлээр ярьдаг нэг. Тийм шүү дээ. Бид өөр талаар нэг юу байхгүй шүү дээ. Бид нар бүгдээрээ адилхан амьдрал ч гэсэн адилхан бидний яраа хөрөө тэгэл амьдралын ялангуяа хөдөө соёл болчих юм бол бид нар зүгээр цагаан идээл махан идээл тийм аа малчих соёлтой бүгдээрээ адилхан байна. Тийм. Тэр өөр нэг ялгаахгүй. Тэгэл монголч нь шинэ монголоор бичдэг. Өөр монголчууд хуучин монголоор бичдэг. Энэ л босоо монголоор бичдэг. Иймэрхүү л ялгаа. Би та өөртөө өчтөр 70 харуул гараад бас их надад их сайхан байлаа. Тийм. Ер нь хизээдээс хэлдэг гэж гарч тэр цагаан сараар юм гарч тэгэж одоо бид нар ер нь багасаа аав гэж үеэс чинь тэгдэг байхгүй нөө чансар одоо уур устай юм өргөн тэгээ шинийн нэгнээс эхлээд битүүнээс эхлээд бэлдээд тэнгэрдээ юм өргөн эдэнийхэн дээж цагаан дээж цагаан эдэнийхэн дээж улаан цагаан бүгдийн өргөн тэгээ шинийн нэгнээ өөрдөө босож тэнгэрдээ мөргөн эдэнийхэн дээж өргөн тэгээд мөрөн гаргана. Тэгээд настай улсуудаас эхлээ шинэлдэг байхгүй. Тэгээд тэр үе чинь бүр морьтой, хөдөө байх чинь морьтой, тэлгээ өмсөөл тэгээд шинэлдэг байхгүй. Тэгэл одоо чинь бид нэр готод ирсэн болохоор бас яг хөдөөнөө шиг тэгээд цөлөөтэй ингээд юм хийж чадахгүй. Гэхдээ бид хоёр бол одоо манай ойрхон хэдэн найзууд байнга нийлдээд ингээд шинийн нэг ч юм уу 15-нд тэгээд нэг сайхан тусгалтай тийм өдөр байж байвал бид уудсан очиж юм өргөлөө жоохон энерги авна штэ байгаараасаа бас тэгээ ойрхон байх хэрэгтэй. Бид хоёр 70 харуулсан дээр гарч ирээ зогсож байна. Тэгээ за яагаад энэ 70 харуулсан дээр бид хоёр ирэх болсон бэ гэх юм бол 15 шинэ 15 юм байна. За тэгээ шинэ 15-аар манай энэ дэлхийд дүү энэ ч бас өргөл тийм ээ. Өргөлийн уулс одоо тагтгийн байна. Тэгээ тэр ясал хий гэж байна. Тэгээд хамт явах уу гэхээр бас сонирхоод яваад ирлээ.
залуу хоёулаа бичлэг хийж үзүүлье. Тэгээ та бүхэндээ Тийм сонирхолтой. бүр өөрөө бол бас морин хуур тоглодог дуучин залуу байгаа. Тэгээд бүр хуур муур аваад ирсэн байна. Нөгөө залуу болохоор зэрэг ая зохиогч залуу бас. Яруу найрагч залуу. Яруу найрагч. Боловсрол саяхан юу Монголд очиж үзэсгэлэнд орсон юм уу? Тийм. Уралдаан юм уу үзэсгэлэн юм уу тэр нь одоо? Дэлхийн монголчууд одоо дэлхийн олон улсын Монгол уран бүтээлийн уралдаан шүү дээ. Уралдаан Уралдаан гэж үзэсгэлэн уралдаан. Одоо мөнгө төмрийн бичиг гэдэг. Одоо яг сайхан олон Монгол улсын жасан одоо ерөнхийлөгчийн хамгийн газраас хийж байгаа. Одоо дэлхийн хөвчөөтэй олон улсын хөвчөөтэй тийм уран бүтээлийн уралдаанд орсон. Уран бүтээлийн хувьд бол би чинь 14 онд яг тэр үед хэн элэгдөрж ерөнхийлөгч байх үед би алан гүрд нь орж ирсэн. Одоо оролцсон тэр тэмдэглээ авч ирсэн. Грамс сайхан хаана гიშ гүрчээлээ ингэртэй. Тэгээ одоо буцаад 11 жилийн дээр энэ одоо хөрөлсгийн алан гэрээс одоо өөрөнгө ануудаас их олцтой бас тийм арга хүнээд Монгол улсад бол яг сайхан өл гадрын арван өл улсын хүмүүс байж туралдаанд өгсөн бүтээлийн нуунаас 260 гаруй бүтээлөөс би ч одоо яг тусгай барийн дөөдүүд орохдоо бас би мөнгөн медаль авсан юм. Өөрөөр одоо тамгас хэлмэлээ. Энэ удаа бичлэг биш тамгас хэлмэлээ. Тамгас хэлмэл одоо ер нь уран бүтээл дээр уран бүтээлийн ямар ч гэсэн юм дээр өөрөөр нэрээ ингээд тамга чулуун дээр юм уу өнгөрснөөс монголчууд ч чулуу юм уу мөнгөн дээр ингээд нэрээ сэлчгээд авч яддаг ш тастай болсон яс юм уу. Яг тийм аягтай одоо монголчуудын өдөр тутмын Монгол амьдрал одоо нүүд малч соёлуулаад Монгол амьдралаа их байгальтай жогцсон эдгээр юм ингээд сунгаж гаргаж яа. Өөрийнхөө санаа бодлосоо сайхан сийлээд, зурц сийлээд чигээд гаргасан тамгууд. Чулуун дээр сийлсэн тамгууд. Чихнэ нэн тамгны бүтөөнөөс чулуун судар гэд би нэр өгөөд хийсэн бас их сайхан хүнээс анхаарал хүрсэн гэж боддог. Чигээд одоо Монгол улсад ч бас их амжилт авлаа. Дэлхийн олон улсын мөрөг чандараас мөнгө медаль гардаж авлаа. Сайн. Тэгээ Мондор шүү та. Нутаг ширээн гол натх ширээн гол сулуун жаа. За ихнэр хөвгттэй. Эхнэр хөвгттэй. Уусноо. Амжиг. Өвөө болж байсан. Үгүй. Би ч хоромлох нь орой оруулсан. Гэрэлт нь орой оруулсан. За тэгээд цаг ярилцсанд баярлалаа. Тий. Жон бас нэг ярилцлага гэхээр ингээд 3-4 гэж жоо бие барьчих шиг боллоо. Тийм ээ жоо бие бариад ингээд цэглээд ингээд ярьчих шиг боллоо. Гэтэ зүгээр ингээд бас энэ ч ингэж хүмүүс амьддаг юм байна. Тийм ээ уран бүтээл хийдэг юм байна. Би бас би өөрөө үзэгчтэй, сонсогчтой бас хөрөх уусандаа бас аягүй их сэтгэл хангалуун байна. Тий. Тэгээд нэр бид тэр хоёр бас нэг энэ дэш шиг бас нэг бизнес ярих гэдэг юм аа. Тэ. Нөгөө хятадын нэг хятад чинь үзэсгэлэнтэй газрууд, хотууд, тосгон гацаанууд аяг байдаг. Тэр болгон нөгөө нэг юу яваад байдаггүй. Жуулчлалын компаниуд яваад байдаггүй. Тэгэхээр би өөрөө аягүй тэнэх дуртай. Тэгээд бас яахад хэдэн хүнийг аваад тэгээд бас нэг тийм түүх шиг юм хийж үздэг юм дүүгээд дэлхийн үед хоёр яриад байгаа. Дэлхийн чинь бас мэдээ явдаг хүсчихдээ. Тэ? Гэтэл бол тайрах газар зөндөө орн байж байгаа. Хомсууд өчгөн одоо Гуанчжоу гээд Шанхай гээд хэдхэн газар мэддэг байхгүй. Тийм ер нь би ч тэрнээс илүү
жишээлбэл одоо өвөр Монголоор авч хэл өвөр Монгол чинь зөндөө олон газар байж байгаа шүү дээ. Тэгэл баруун шив бол мэдээж одоо Орцын өвөөгийн Чингис хааны ам байж байгаа. Тэгэл зүүн шинх юм бол Ховлын хааны Жослон гээд тэр нутаг ч бас аюул гоё шүү дээ. Мангтай газар тал бол талтай гол устай. Тэгээд зөндөө олон хөдөлмөр гэдэг бүр амар хангаан даваа бас нэг өөр нэг байгаа л да. Тэгээд урагшин явах бол гитэн ч одоо Сычуан, Чүнчин. Тэгээд бүр амар ууд устай. Гайхмаар байгаа таа. Бүр ингэж бодоод байгаа байхгүй. Тэгээд хятадын нэг нөхөн гэртээ нэг уулыг гэдэг ухаад байгаа тийм тусгаадаг байдаг. Бага. Гэр нэг очиж үзүүлнэ шүү дээ. Тэгэлтэй Тэгвэл хэдүүл яагаад болдгоо бэ? Тийм. Шар хурс дүндэр. Тэгээд харин итгэх гуугаад байгаа байхгүй. Тийм юм үзүүлээд өгөөч. Тэгвэл би энэ жилээс нэг 10 ч юм уу тийм ээ. Тийм. Тэгээд нэг 20 хүнийг цуглуулад над чиг солиотой нэг 20 хүнийг цуглуулад яагаад бид нар тэгээд юм юм бол бид нар чи хятад хэл байхгүй болохоор билет авахд хэцүү, буудал олоход хэцүү тийм ээ. Тэгэхээр яг гарцлаад ингээд тийм ээ. Тэгээд нэг яваад нэг тийм бизнес эхлүүлээ гэж бодод тийм. Одоо чи тэгэл бас чөлөөтэй Хонконг өнтөр чи бас чөлөөтэй явчих шүү дээ. Мэдээж та нар чи нөгөө Монгол паспорт чинь Хонконг ороход виз авахгүй, Макао ороход виз авахгүй. Тэгэл Гуанчжоу Шэнзэн чи үрчмэл Гуанчжоу Шэнзэнээ үжигсэл үүжиж болно. Одоо Азийн хамгийн амар том үсгэлэн чи тэнд болдог байхгүй Гуанчжоуд. Тэгээ үсгэлэн ороод тэгэл тэр хаваар чин тойроод Макао чин ойрхон шүү дээ. Макао ороод ирчихнэ. Өдөрдөө ороод ирчихнэ. Тэгэл Хонконг очиж тойроод ирчих болно. Миний сонирхол болохоор нэг яг тийм нэг юм биш. Яг тэр нэг бөөрд тийм мөнгөд тосгорон тэгээд нэг тэр нэг хоёр уулан дээр бүр дээр уулан дээр сум дундаа нэг гүүртэй тэр очиж үзээрсэн гэж бодоод тэр чинь бомч. Тэр чинь нөгөө сая миний юу ярьсан тэр өмнө оронд байж байгаа байхгүй. Яг нөгөө гитийн нөгөө юан дээр гардаг штэ. Тий. Юан дээр гардаг зураг байдаг штэ. Гудчтай ууд байдаг. Тэр уудууд чи яг тэр өмнө оронд байж. Эсвэл Шанхайн одоо нэг яг нэг жаз баарнд орж үзмээр байхгүй. Байгаа. Тий. Яг 30-40 оны стилтэй нэг тийм газар ор. Яг нацист тогтолтой ер нь хөвчлэн залуучууд бидээ. Үгүй. Урагшаа бас жишээлбэл танаа ярьж байгаа тэр жаз баар марж байна. Янз бүрийн настай хүмүүсүүд байгаа шүү дээ. Биш. Одоо манайд тий залуучууд аягүй сонирхож ярьдаг байхгүй юу? Тий би ч гэсэн тийм амар сонирхож ярьдаг тий. Тэр нь одооны яг манай одоо гитэн газруудад яг сайхан нэг жуучлалын талыг бол их хатгаж байна. Соёл жуучлалыг их хатгаж байна. Нэг илүү гаднаас одоо үжигдэл сонирхогч хүн өдрөө авчирн тэгнэ орнуудаас эдийн засгийн өсөлтөд ишлэн одоо мөнгө өнтөр олохонсэ өөрөөс нутгарных хүмүүс онч гаралтай шүү дээ. Өөрөөр конч гаралтай хүмүүс гадагшаа борлуулчих нь замтай шүү дээ. Тэгэхээр яг нэг зүгээр нэг өн аажих юм ууц юм ингээ бүгдөө энэ чиг сууд байхгүй. Хамаг гол нь өн чин өн уулч хүн ярив чин тэр жуучлалын тал бол нэгдүгээр мөнгө олдог гэж байна. Мөнгө олдог хамаг сайн жившаан тэр байдаг. Нэг л танай очноо хотноо гэдэг байгаа ширүү тийм малцсан нөхөнд орёолог бол одоо эндээс нэг хатан гол дамдлаа цаашаа орлоо өгч. Тийм. Яг тэрүүдийг бүр ингээд маршрут гаргаад тийм дээр явъя ингээд бид бас ингэж бодоод байгаа байхгүй юу? За эргээд тэрнээс цаашаа бүр чулуун дээр юм хийсэн юм уу, чулуу авгаа үж юм уу гэдэг юм уу одоо эсвэл бүр баг цаны дээр нурж ойтмор юм гэж бол одоо цаашаа бүр одоо Сычуан мож байж тээ тэнд очиж тэндээс цаашаа гүйрүү мож байна. Зэрэг амар халууны үжиг л одоо тэр бодохгүй өмнө орон хамгаас тажих халж өхмөр идчих өхмөр гэх. Эсвэл би бүр ингэж бодоод байгаа байхгүй юу? Нөгөө цагаан хэрний яг жинхэнэ цагаан хэрний очиж үзмээр. Нурцсан багс болсон. Яг энэ хатан голыг чинь гарлаа тийм юм чинь байна. Харин тийх тэр чухал байхгүй юу? Тэрнээс биш одоо Бээжингийн тэр зассан цагаан хэрэн дээр гараад ч одоо ингэ санагдаад байгаа байхгүй надад. Тий. Нэг тийм л нурцсан юм байна. Энэ хатан голыг үд гарлаа. Нөхөн малцсан нөхөнд холгоны нөх шиг тийм гэрээ олоо үдлээ цаашаа тэр нурсан чаарамч байх замд байгаа юм. Тэгээд яг иймэрхүү юм зохион байгуулах юм бол манай UAE Entertainment бидэртэй хамтраад тийм ээ. Ингээд ийм хөөрхөн тийм аялал зохион байгуулалтыг гэж бодлоо. Адгүй миний хүсэл яагаад ингэж энэм дээр аяг оргидод идэх юм бол хосуудыг ингээд хамт дагуулж явдаг. Тийм ээ. Хосуудыг ихтер бид хоёр ингээд хамт ингээд явгаад
Facebook дээр хүмүүс та хоёр шиг ингээд гоё байх юмсгүй явж юм бол гэсэн тэ. Тэгэхээр нэг аваад явчихдаг ч юм уу эсвэл ингээд мэдээд ингээд газарчлаа найдлаад явах хүмүүс ер нь айгу тийм ээ амьдрал чинь жоо ховорчтэй. Тэгээд тийм найз нь болъё. Найзлаад урайлаад тэгээд ингээд яв гэдэг. Ер нь юм шүү дээ. Аялал жуудлага гэдэг юм бол манай гурвал нэг газар явна гэсээр яасан гэсэн гурвал яв дийлэхгүй. Харин Тэгээд зам таараад явна гэсээр л чи хаа юу тэгэл төнд нь очиж уулна гэсээр гурвуулаа сайхан тааруул таарч. тийм ээ. Одоо тэр чинь гитараа лүю гэж хэлдэг байх нь. Тэгэхээр яг монголоор ярих юм бол хааш жами яахдаг шүү дээ. Хааш жами яахдаг шүү дээ. Хааш нөр жааны хүн жам дээр гэсэн жами яахдаг болол их хүн сайх шүү дээ. Би ер нь манай гурвалч бас гурван сэдвийн хүн шүү. Нэг л манай дэлхийн манайд бас яжуур соёл, уугуул соёлыг аваад одоо гагцаараа нэг хамтлага хүн гагцаараа нэг юм бөгтөөнө гэдэг чинь амар хүчрээ шүү дээ. Төлөв яах. Тэрийг бол өстой бодож олохгүй шүү дээ. Бид ч юм бол нэг юм би бол одоо тамга сэлнэг бол намжуун сайхан орчин тойр нэг юм хийж бараад эргээд уран битлэг битнэг бол намжуун сайхан бичэн хавгаар нэг явж нэг л дээр бүгдийг хийдийлэхгүй шүү дээ. Энэ бол нэг хөгжмөөр бүр ам хөл гар бодол сул говчс засал одоо нэг бараг нэг одоо тэр Монголын тэр хүү хамтлагч хэдий хүн байна. Тийм шүү дээ. Нэг тайсан дээр 7-8 хүнээ хээр гагчаараа ингээд хийнэ гэдэг чинь энэ бол одоо хэр хэдий хэрэгэл. Гэхдээ ард нэгчтэй хүн байгаа. Ард нь үжигчдийн нэг 1000 хүнээ бочвол 100 хүнээ бочвол нэг хүн гагчаараа жагсаад тийм ярим юм ингээд тохируулж хийнэ гэдэг нь маш тэр хэрэглэх мөртөө тэр хөдөлмөрж арчулж байна ширхэдлээ. Энийг бас 1-2 жилийн сурталсан юм 1-2 жилийн хөдөлмөрийн өргөдөл тэр хэдийлэхгүй. Тэгэхээр манай дэлхийл яг мэрэндээ тохирсон дэлхий хийсэн бо. Явуулсан. Дэлхийн энэ доллар ярьсан. Тэрийг манай энэ отхон авах хэрэгтэй нэг илүү. Одоо уран зохиолын хувьд юм уу, яруу найргийн тал дээр юм уу, дууны шилгийн тал дээр бол яг жинхэнэ бидний баг байж байгаа үед одоо сургуулийн дууны хүрээний сургуулийн хөгжөөний дуу, их сургуулийн үеийн дуу их бичсэн. Манай өвөр Монголд бол чинь бичээгүй байсан. Энэ бол анхны гүшгийнээс анхны сэлхийг нь хагалсан. За эргээ нэг илүү одоо энэ бүтээлийн хувьд бол энэ их сайхан утга болготой хийнэ. Одоо нутгийн гол нутгийн аав ээж одоо сайхан үлгэр түүхээс сэтгүүлсэн тэр юм очиж хийснээ хувьд эргээс энэ 10 сая 17 он гэсэн ба. Тэр 981 тэр дууны үгийг гаргасан. Тоогын усаас тааруулан 9 гэсэн CD дээр заавал нэг CD-нд хөдөөж ингэж энэ ч бас их юм нэмбэ орсон. Нэмбэ гэдгийг хувьд бол хаашаа хөдөлмөрж арчуулна шүү дээ. Мэдээ шүү. 81 бүтээлийг гаргана гэдэг бас гэх зүгээр амал ярихаасаар бас амаргүй. Эргээс тэр 81 бүтээл болгон бүр сайхан ажилтай болно. Хүн дуучин очиж дуулж өгнө гэдэг нь бол бас л 1-2 жилээр хийчихдэг юм биш ээ. Тэрийг бол шууд өнөөдөр би хэдий мөнгө гаргаад хэдий дуучин оруулаа хэдий аяж аваад хүн дуудаад нэг л дээр хийнэ гэдэг юм бол биш. Дийлэхгүй юм байна. Тийм. Энэ бол хааш он жил удаа бүр стейжхан бүр давтагдаж хийсэн одоо нэг хөдөлмөрч хүн шүү тийм шүү. Утгаатай хамгийн анх бид нар чи бүтээлээр таньжсэн байхгүй. Тийм. Бүтээлийн сонсоод яа энэ ямар гоё юм бэ? Дараа нь болсон манай нутгийн. Юу юм байж тээ нөө дугуй хоолно гэдэг шиг баггүй юу? Тэргээ нэг илүү сүүлийн сайдачтар буугарч тийм ээ. Нэг илүү сүүлийн үед бол Монгол хүн нутаг гэсэн энэ дуу бол өстэй явж гисэн шүү дээ. Оройгдоо. Оройгдоо. Ер нь Монгол улсын энэ чэчмдийн бие Монгол хүн дээр энэ аяж байгаагаа тэнгэр аяж байгаагаа дуулгадах дээгээд л. Яг тийм л сэдв яг удаандаа хэлбэл бас ардын дуул болж магадгүй л одоо хүн дуулах ардын дуул хадмын хүүхдүүд ирээд бид бол одоо манай тэр зэг одоо бас дуулах шууд дуулаа. Нэг өдөр жингээр аялаа тийм. Таамт одоо дуулаач тийм. Онтож ихгүй. Хамгийн тэр дууч нь баггүй. Бараг бүх Монгол тоогднаар бүр явсан. Ганц өөр Монгол ганц халах биш. Биш. Бураад халин өмнө олон газрын дууг болж. Дэлхийд төвсөн монголчууд хүрсэн дуу. Жинхэнэ Монгол тоогднууд бүгдэнд нь хүрсэн дуу чинь бас мундаг. За. Багуртай баярлалаа. За баярлалаа. Яг нэг манай нэвтрүүлгийн цаг бас нэг юм юутай байдаг болохоор хугацаатай байдаг болохоор тийм ээ. Яриад авах. Яриад болсон. Тийм. Тэзашээ өөр. Үг олдож өхөр холдно гэдэг үү. За баярлалаа. За баярлалаа. За энэ дөрөд бид яриа ингээд өндөрлөө. Нөгөө хоёр нэвтрүүлгийн нөгөө нэг нь
өнөөдөр нэвтрүүлгээ бэлтгэж та бүхэндээ хүргэлээ.